Тэгээ бид нар одоо мөнгөний аз гэхээр л одоо учиргүй мөнгөн шунаал мөнгөний араас хөөцөлдөг биш. Ялангуяа одоо өөрийнхөө дотоод тал руу одоо өнгөж тийм ээ. Би аз жаргалтай байна уу? Баяр баясгалантай байна уу? Эерэг өөдрөг байж чадж гэнэ үү гэдэг. Энэ өөрийнхөө одоо дотоод зүйл рүү өнгийгээд аль болохоор өөрийгөө аз жаргалтай, баяр баясгалантай, эерэг гэгээлэг байлгаж чадах юм бол аяанда мөнгө таныг одоо дагаад ирэх юм байна. Аяанда тэр санхүүгийн хувь шиг гэдэг зүйл таныг ингээд дагаад ирэх юм байна. Тийм учраас сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр уулзах чадаа баяртай байна. За ингээд өнөөдөр болохоор 11 сарын азтай өдрүүд буюу санхүүгийн аз турштай өдрүүд. Тийм ээ, сайн өдрүүд ямар өдрүүд байх вэ гэдгийг одоо фэншүүгийн календараас бүгдээрээ харж үзье. За энэ бичлэгийн төгсгөл хавьд маш чухал зар байгаа. Тэгээ та бүхэн тэр зараа одоо бүгдээрээ хэрвээ одоо энэ календарыг маш одоо сонирхож үздэг хүн бол одоо тэр зарыг гарцаагүй сонсоорой гэж хүсэж байна. За ингээд эхлэе. 11 сарын азтай өдөр мөн одоо санхүүгийн азтай өдрүүд ямар өдрүүд байна гэдэг бүгдээрээ харж үзье. 11 сарын 4-өөс одоо даймёхи гэж хэлж байна. За даймёхи маань ногоон өнгөтэй байна. За ногоон өнгөтэй өдрүүдийг бүгдээрээ хараад явдагаарай. 11 сарын 4, 9, 11, 19, 22, 29 гэсэн ийм өдрүүд байна. За зарим хүмүүс нь бас анх удаа үзэж магадгүй. За даймёхи буюу даймё өдөр маань баяр ёслол, сайн үсэд таатай өдөр. Ялангуяа нүүлгийн шилжүүлэх, аялах, барилга барихад таатай өдрөө гэсэн байна. За бүгдээр цааш явъя. За 11 сарын 5-нд Торонохи буюу барын өдөр байна. За энэ шар өнгөтэй өдрийг хараад 11 сарын 5, 11 сарын 17, 11 сарын 29-ний өдрүүд байна. За энэ барын өдөр маань болохоор аян замд гарахад таатай аз авчрах өдрөө. За хитвч худалдаж авах, хэрэглэж эхлэх, суглааны тасбар худалдаж авах, байшин, машин гэх мэт томоохон худалдан авалт хийх, дэлгүүр бизнес эхлүүлэх, банкнд данс нээх, аялалд гарах зэрэг нь сайн. За тэгээд энэ барын өдөр маань болохоор одоо баялагын аз 12 хоног тутамд ирдэг ийм одоо өдөр юм байна. За дараагийнх нь болохоор 11 сарын 7-нд Тэномби цэнхэр өдрүүд байна. 11 сарын 7, 8, 9, 10 гэсэн ийм өдрүүд байна. За тэгээд энэ Тэномби маань ямар өдөр вэ гэхээр Тэнгэрийн өдөр буюу сайн аз ов шиг ирнэ. Бүх таатай үйл явдлуудад тохиромжтой. Ийм одоо сайхан өдөр байна. За мөн энтэй адилхан өдөр тийм ээ 11 сарын 7-нд Кижукуби буюу шин зүйл эхлүүлэхэд таатай өдөр. Мөн одоо тэдгэрийг ашиглаж эхлэхэд таатай өдрөө. Сарын ганцхан өдөр тохиодог үлцээтэй өдөр юм байна. Бүх зүйл одоо сайхан зогссон ийм өдөр юм байна. За 11 сарын 8-нд Минохи буюу могоо өдөр юм. За энэ өдөр маань болохоор санхүү эд баялагтай өдөр. Могоо өдөр ногоон өнгө бүрч үлцээтэй байдаг. Тэгээ сайн зүйл нь болохоор хитвч худалдаж авах, ашиглаж эхлэх, суглааны тасбар худалдаж авах, дэлгүүр эсвэл бизнес нээх, банкнд данс нээх, шүтэн биширдэг сүм хийдтэй зочлоход одоо сайн юм байна. 11 сарын 8, 11 сарын 20-ны өдөр байна. За энэ хүн могоо өдөр нь бас адилхан тийм ээ одоо санхүүгийн аз 12 хоног тутамд өөрчлөгддөг ийм өдрүүдийн одоо нэг юм байна. За цаашаа явъя. За 10 сарын 11-нд Хахакуранухи. За энэ өдөр нь болохоор хурим, гэрлэлтийн бүртгэл болон гэрэлтэй холбоотой бусад асуудалд маш таатай өдрөө. Мөн одоо баяр, хурим нүүхэд одоо сайн байна. За энэ өдөр нь болохоор 11 сарын 11, 12, 24-ний өдрүүдэд байна. За цаашаа явъя. Дараагийнх нь болохоор 11 сарын 12-нд Ичрүү Мамбайнухи буюу нэг үр тарихад 10,000 дахин үрждэг ийм өдөр юм байна. За энэ өдрүүд нь болохоор 12, 13, 24, 25-ны өдрүүд байна. За энэ болохоор ямар одоо утга учиртай өдөр вэ гэхлээр аливаа зүйлийг эхлүүлэхэд маш таатай өдрөө. За тэгээд мөн одоо тийм ээ тэр санхүүгийн аз хөө шиг дууддаг гэдэг утгаараа тийм ээ энэ өмнөхтэй адилхан. Хитвч худалдаж авах, хэрэглэж эхлэх, шинэ ажил эхлэх, дэлгүүр, бизнес нээх, данс нээх, суглаан сбрах, хөрөнгө оруулах, гэр бүл зохиох гэдэг сайн юм байна. Тэгэхээр болгоомж зүйл нь болохоор өр зээл тавих, тэг гэр бүлийн маргаан зөрчилдөөн худал хэлэх гээд ер нь муу юмд
муу. Яагаад тэгэхээр энэ бол ямар нэг юм эхлүүлэхэд ямар нэг юм муу зүйл сайн ч болно, муу зүйл яг тийм ээ. Сайн юм эхлүүлэхэд 10,000 дахин үржээ сайн болно. Хэрэв муу одоо суурь тавьчих юм бол тэр нь бас ингээд үржээд асар том муу юм болно гэдэг утгаараа тийм ээ. Ийм муу зүйлийг бол тавьчихэд илүүдэхгүй ийм одоо сайн өдөр байх нэ. 11 сарын одоо тэн ижи тэнжөний хөв буюу цэвэрлэгээ хийж сайн өдөр гэж байдаг тийм ээ. Манай өмнө үзчихсэд мэдж байгаа. Тэр өдөр маань болохоор 11 сарын хувьд болохоор 11 сарын 20-оос 22, 24-өөс 30-ны өдрүүдэд байгаа юм байна. За энэ өдрүүд тийм ээ гэр орон орчноо цэвэр цэмцэг байлгаснаар өлзөөтэй одоо сайн зүйл тохиолдно гэсэн ийм одоо утга учиртай байдгийн байна. Энэ сарын тийм ээ календарын маань тайлбар маань дууслаа. За тэгээд энэ сард нь тийм ээ та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Азтай өдөр болон тийм ээ санхүүгийн аз хувьштай өдрүүдийг та бүхэн маань тэмдэглэж аваад тэгээд тэр өдрүүдэд одоо ямар нэгэн одоо санхүү мөнгөтэй холбоотой тийм ээ амьдрал ямар нэгэн сайн сайхан зүйл болоосоо гэж хүсэж байгаа тэр зүйлсүүдээ эхлүүлж хийхэд одоо сайн байх юм байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа хичээцгээе. За ингээд та нарт тийм ээ маш чухал зарыг хэлнэ гэдэг чийсэн тийм ээ. Тэгээд зараа одоо та бүхэндээ хэлье. Сар бүр хэлж байгаа санхүүгийн аз хувьшиг дуудах энэ одоо өдрүүдийг одоо фэншүүгийн календар хараад би одоо тайлбарч хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд энэ бичлэгээ болохоор одоо энэ яг 11 сар хүртэл ингээд хийгээд 12 сараас ингээд хийхгүй. Гэхдээ бас энийг одоо мөрдөөд явдаг. Би өөрөө ч мөрддөг бас тодорхой хэмжээний хүмүүс байгаа учраас би тэдэртээ зориулаад бичгээр оруулаад явнаа. Тэгээ бичгээр оруулахдаа болохоор жишээлбэл юм одоо ичрүү мамбайну хэдэн хэдний өдөр байх вэ? Тэгээ ямар утга учиртай өдрөө? Тэгээд бусад одоо тийм ээ тороно хий хахаа курано хийгээд бүгдийг нь одоо ингээд бичгээр оруулаад явна. Тэгээд бичгээр оруулахдаа яг хэлэхээр манай одоо YouTube группийн membership буюу одоо яг гишүүнээр бүртгүүлэх юм бол ороод харж олдог групп байгаа YouTube. Тэгээ та нар ингээд одоо membership буюу одоо энэ subscribe-аас өөр бүртгүүлэхээс өөр яг гишүүн болох гэж бас байдаг. Тэгээд тэр гишүүн болоход ингээд бүртгүүлээд орох юм бол одоо сар болгоны фэншүүгийн азтай өдрүүдийг одоо харах боломжтой. Тэгээд би тэрэн дээр өөрөө ингээд календарыг оруулаад тэгээд тухайн өдрүүдийн бүгдийг ингээд тайлбарыг ямар өдөр байгаа тэр өдөр маань ямар одоо утга учиртай өдрүүд вэ гэдгийг тайлбарлаад ингээд сар болгон хийгээд явнаа. Тэгээ үнэхээр одоо өргөжлүүлээд энийг хармаар байна. Ингээд дагаад мөрдөд явмаар байна гэж байгаа усуд байх юм бол одоо манай YouTube группийн membership одоо бүртгүүлээд ороод ирээрээ. Тэндээс сар бүрийнхаа одоо фэншүүгийн календарын тайлбарыг харах боломжтой. За манай одоо иш заяа YouTube сувгийн одоо гишүүнчлэлийн одоо тэр группт болохоор өөр бас одоо тийм ээ яг бүх хүмүүс үзэгддэггүй одоо маш одоо амьдрал хэрэгтэй юм бас бичлэгүүд зөндөө байгаа. Тэрийг бас гишүүн болсороо үзэх боломжтой. Мөн одоо сар бүрийн азтай өдрүүдийн фэншүүгийн календараа харах боломжтой болох нэ. За тэгээ бас нэг зүйлийг одоо танартай танилцуулахад ийм бас тийм ээ одоо яг харагдаж байна уу? За ийм санхүүгийн аз гэсэн одоо фэншүүгийн ийм календар байдаг. Тэгэд энэ болохоор одоо Японд ч тийм ээ. Японд номын дэлгүүрүүдээр зарагддаг. Бас одоо Amazon зарагддаг. Мөн одоо Daiso-д бас зарагддаг. Тэгээд миний одоо энэ барьсан байгаа болохоор Daiso-д зарагдж ирсэн би авсан байгаа. Тэгээд энэ календар болохоор одоо юу ерөнхийдөө бол яг фэншүүд одоо шар өнгийг бол одоо мөнгөний аз хувьшиг гэж бэлэгддэг. Тэр утгаараа одоо яг энэ одоо санхүүгийн азийн одоо календар учраас ийм шар өнгөтэй хийгдсэн байт юм байлээ. Энэ календарыг би одоо яагаад танилцуулж байгаа гэхээр магадгүй одоо гишүүнчид орж чадахгүй нэ ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо би өөрөө ийм календартай болмоор байна гэж байгаа усуд бол өөртөө бас тийм ээ. Одоо энэ календарыг худалдаж авч болно. Тэр Японд ч юм уу тийм ээ одоо хаана байдаг тийм ээ өөрийнхөө олох боломжтой тэр газараасаа одоо захиалаад авч болох нэ. Тэгээ би энэ зургийг оруулчлаа. Одоо энэ та бүхэн тийм ээ одоо иймэрхүү одоо фэншүүгийн календарыг хэрвээ сонирхож байвал ингээд авч болох юм байна. За фэншүү гэдэг маань тийм ээ одоо Хятадаас гаралтай шинжлэх ухаан бөгөөд олон мянган жилийн турш үргэлжилсэн уламжлалтай батлагдсан юм түүхтэй. Гэр орны байршил, зурхаан шин чанарыг тайлбарлаж, салхи усыг удирдан чиглүүлснээр фэншүү байгалийн хүчийг ашиглан үр удамд аз, хөгжил цэцэглэлт, бизнесийн амжилтыг авчирдаг. Тэгээ фэншүүгийн сургаал дээр үндэслэн энэхүү одоо ухаанлын хоол хүнс, хувцас, орон байртай холбоотой өдөр тутмын амьдралынхаа бүхий л асуудлыг зохицуулах замаар
өнөөгийн аз жаргалыг сайжруулахын тулд байгалийн эерэг энергийг үр дүнтэй ашиглахад тусалдаг. За энэ календар маань тийм ээ одоо яг шар өнгөтэй хийгдсэн байгаа нь фэншугийн хувьд болохоор шар өнгө нь одоо санхүүгийн эд баялын азыг одоо бэлэгддэг гэдэг утгаараа шар өнгөтэй ингэж хийгдсэн байт юм байна. Тэгээд мөн одоо фэншүүд баруун талыг санхүүгийн аз хувшигтай одоо тал зүг гэж үздэг юм байна. Тийм учраас энэ одоо календарыг юм уу эсвэл одоо тийм гэрийнхаа баруун талд шар өнгийн ямар нэгэн эд зүйл ингэ тавих бол одоо жишээлбэл календар ч юм уу эсвэл одоо тийм ямар нэгэн шар өнгийн эд зүйлийг тавих бол одоо гэрт санхүүгийн аз хувшиг дууддаг гэж үздэг юм байна. Тэгээ хэрвээ одоо ийм календар авсан хүн байх юм бол тийм ээ гэрийнхаа одоо баруун зүгт байрлуулвал маш сайн юм байна. Тэгээд энэ дээр болохоор нэг үр тарихад 10,000 болж үрждэг ийм одоо өдрийг ингээд тэмдэглэсэн байна. Ганц шиг будаад тарихад 10,000 дахин үрждэг ийм одоо бэлэгдэлтэй өдрөө альва ажил өсөд өлзийтэй сайн гэж үздэг. Ялангуяа дэлгүүр нэг шинэ ажил эхлэх, үр тариа тарих, мөнгө өсгөх сайн юм байна. Гэхдээ анхаарах зүйл нь болохоор өр зээл зэрэг гай зовлонгийн өрийг тарих нь зовлонг 10,000 дахин үржүүлдэг учраас болгоомжтой байгаараа тийм ээ. Ямар нэгэн одоо өр зээл тавих, муу зүйл хийхгүй байх юм өдөр юм байна. За тэгээд энэ дээр бас нэг гоё юм болохоор одоо та нарт харагдаж байна уу? За сар бүрийн санхүүгийн азыг дээшлүүлэх зөвлөгөө гэдэг одоо энэ дээр ингээд зөвлөгөө гэдүүнд бичсэн байгаа байхгүй юу? Зөвлөгөөг нь би бол яг тэр одоо membership-ийнхаа тэр бүрүүт одоо бүгдийг ингээд орчуулад хэлээд явна. За жишээлбэл зүгээр би одоо энэ нэг сарын одоо тийм ээ мөнгөний азыг ахиулах зөвлөгөөг ингээд би зүгээр таарт хэлж өгье. За энэ дээр юу гэж байна гэхээр тийм ээ санхүүгийн хувь шиг нь баян зөрчил, инээмсэглэл, хөгжилтэй зүйлсийг илүүд үздэг гэж ярьдаг тул хэрв та санхүүгийн азаа сайжруулахыг үнэхээр хүсч байвал мөнгөнд шунах хэрэггүй. Санхүүгийн азаа сайжруулахын тулд гол түлхүүр бол өөрөөсөө баяр баясгалан олж оюун санааны хувьд баялаг амьдрахын тулд хүчин чармайлт гарах явдал юм аа. Сөрөг сэтгэгдэл бодол санаагаа орхиод оронд нь аливаа зүйлд гэгээлэг эерэг хандлагаар хандаарай гэж. За тэгээ энэ одоо энэ зөвлөгөө надад маш их одоо таалагдж байна. Тэгээ бид нар одоо мөнгөний аз гэхээр л одоо учиргүй мөнгөн шунаал мөнгөний араас хөөцөлдөг биш. Ялангуяа одоо өөрийнхөө дотоод тал руу одоо өнгөж тийм ээ би аз жаргалтай байна уу, баяр баясгалантай байна уу, эерэг өөдрөг байж чадж гэнэ үү гэдэг энэ өөрийнхөө одоо дотоод зүйл рүү өнгийгээд аль болохоор өөрийгөө аз жаргалтай, баяр баясгалантай, эерэг гэгээлэг байлгаж чадах юм бол аяанда мөнгө таныг одоо дагаад ирэх юм байна. Аяанда тэр санхүүгийн хувь шиг гэдэг зүйл таныг ингээд дагаад ирэх юм байна. Тийм учраас эндээ анхаараарай гэсэн ийм одоо зөвлөгөө байна. Тэгээд ийм гоё ингээд зөвлөгөөнүүдийг өгд юм байна. Тэгээд би цаашдаа тийм ээ одоо гишүүнчлийнхаа гүрүүт одоо энэ фэншүүгийн санхүүгийн аз хувшгийн энэ одоо ухаанлыг тайлбарж тавихтаа энэ зөвлөгөөнүүдийг бас ингээд давхар оруулаад явнаа. Тэгээд та бүхэн магадгүй тийм одоо энэ бүр одоо би энэ календар яаж ч гэсэн энэ календар та болмоор байна гэж байгаа усуд бол одоо би нэг одоо сая Японоос авсан гэсэн шүү дээ. Тэгээд таньдаг мэддэг хүн байх юм бол Япон руу захиж болно. Бүр тийм хүн байхгүй бол Ирцаа YouTube сувгийн Facebook Messenger рүү чат бичиж холбогдоорой. За ингээд өнөөдрийн бичлэгээ дуусгаж байна. Тэгээд фэншүүгийн сар бүрийн азтай өдрүүд тайлбарладаг бичлэг маань одоо хамгийн сүүлчийн дугаар энэ боллоо. Гэхдээ та бүхэн санаа зовох зүйлгүй одоо гишүүнчлэл элсэх юм бол одоо тэр гишүүнчлийн группээс одоо энэ тайлбарыг ингээд уншаад байж болно. Мөн одоо ийм бас календар одоо өсөж гинэ гэх юм бол та нар бас тийм ээ захиалаад авч болно. За ингээд дуусна хамт байсан танд баярлалаа. Энэ бичлэг танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүсэн бүхий л хүмүүстэй түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.